Энэ охиныг номон дээр гэдэг 5 хоногийн дараа 10 нас хүрнэ. Ээжтэйгээ хамт хятад аавын дээр ирэхэд 3 настай байжээ. Гэвч нэг өглөө босоход ээж нь Монгол руугаа явчихсан байсан гэлдээ. Одоо охин өөр Монгол аялгаар төгдөрч ярьдаг. Харин хятадаар бол хинтээ чөлөөтэй ойлголцдог юм билээ. Энэ байранд 7 жил хамт амьдарч байгаа хятад аавыг нь Ван Тэн Ю гэдэг. Барилгын засал хийж хоногийнхоо хоолыг олж идэг энэ залуу номон дэрийг тэр шагаагүй харин ч өөрийнхөө охин шиг өнөө хүртэл өсгсөн байгаа юм. Бүгд найрамд хятад ард улсын Ирээн хотын консул дээр түүнийг энэ хятад эмэгтэй дагуулan ирсэнтэй бид тааралцсан юм а. 10 нас хүрчихсэн учраас сургуульд оруулах зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс Монголын консулд хандаж байгаа хэмээн учрлаж байлаа. Ирээний дэд консул Чулуунбат охинтой уулзсан. Түүний энгийн гадаад паспортыг харуул сүүлийн 8 сар Монгол руу байн гарсан хэлийн штамп дээрээс нь харагдлаа. Өнгөрсөн 12-нд Ирээн замын үдийн бомтор гараад өдөртөө бусаад орж ирсэн байгаа юм. Манай их хамт гарсан. Гэхдээ би тэрнийг хаашаа явсныг мэдэхгүй хэмээн номондор хэлсэн. Ээжтэй авангаас үтгэж уулзсан юм уу? Би ч мэдгүй. За. Одоо хүүхдээ Монгол руу эмээ өвөө ах トゥ тэр улсууд нь хүлээж өгнө дөө. Ийм зөрчил байна дах. За ер нь байна иймэрхүү хаяада тохиолдно. Гэвч номон дээр төгдрөөд олигтой юм бидэнд яриаггүй юм. Тиймээс гэрт нь очихоор дэд консул Чулуунбат биднийг дагуулan гарлаа. Ирээний төвөөр явсаар байж гутлын захын ард дахь нийтийн байранд очив юм. Тавилга гээд байх юмар маранхонжиглээ халууд өгсөн гэртээ Ван Тэн Ю ганцаараа сууж байсан. Тэрээр 79 онд төржээ. Хамтран амьдарч байсан уран цэцгийг хаана явааг мэдэхгүй гэж хэлээд ингэж учирлсан юм. Би Монголд очиж байгаагүй. Тэр хүүхэн 3 настайд нь энэ охиныг авчирч ажихад явсан. Хаана явааг нь одоо мэдэхгүй гэж хэлсэн. Гэвч охин ээж уран цэцэгтэйгээ хэдэн сараа баг гэхэд ядарч хэд хоног хамт амьдэрснаа огтхонч дурссангүй мэдэхгүй гэж хэллээ. Охин номон дэрийг сургуульд сургах хэрэгтэй байна гэж хятад аав нь учирлаж байсан. Хойд эцэгтэйгээ ярилцаж бас харьцаж байгааг нь харахад Ван Тэн Ю төрсөн охиноо хүний нутагт хаяад явчихсан уран цэцгийг бодвол хүүхэд хайрлах сэтгэлтэй хүн шиг харагдлаа. Хилээр хинтээ хамт гарч ирснийг нэрээний консулынхан тогтоож Монголд байгаа ах トゥ усыг яаж хийж байгаад олохоор амлаж байсан. Номон дээр ч Монгол паспортаа аваад гэртээ үлдсэн юм а. Гэхдээ охины нүдэнд хин нэгний хатуугард дарлуулсан шинж алга байлаа. Нүдэнд гүнгийн сүдэр тусаагүй өсгөлөн харагдсан нь биднийг харин гайхшруулж байсан юм. Хүний нутагт 3 настай охин хаяад явчихсан уран цэцгийг өрн бэтгэрлээ санаж байгаа бидэнд харуулах гайгүй байж болох юм л да. Гэхдээ л Элсэн бүрэн. Хорвоо дэлхийг сонсон эжимүвэн анх бидүү хонгор зүрхийг уйрасан ээжийн цагаан